Hey, юу яцхан залуусаа Newsack in the House энэ удаагийн бичлэгээр уулзч байгаа да. Маш их баяртай. Тэгэхээр та бүхэнд 2025 оны Монголын попын хамгийн сүүлийн базааг хүрэхэд бэлэн боллоо. Олон юмраад явах шууд бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол рэпер Rookie-тэй холбогдож байгаа. За түүний хувьд бол 2-7 хоногийн өмнө Instagram дээр нэг иймэрхүү зураг нийтэлсэн энэ охинтой авахсан зураг. За түүний энэ зураг бол тодорхой хэмжээний маш олон хүмүүсийн анхаарлыг татаж амун дээрээс нь айгүй олон хил амыг бол дагуулсан. За үүний хариуд бол рэпер Rookie огт чимээгүй байгаагүй Instagram-аараа дамжуулан хит хитэн стори хийсэн. Би эртний Монголын урлагийн төлөөлөл биш, орчин үеийн Монголын хөгжмийн салбарын мэрэгчлэлтэн хүн. Хаяа санал тавьбал урлагт ажилдаг. Яагаад миний хажууд хүн сууж зураг оруулж болдгүй юм бэ? Шүн өрөө хумсаа нуусан муур шиг сүүдэрт болцож сошиал дээр сайн хүний дүр эсгээгүй. Энэ эмхтэй дүү маань миний дараагийн медиа салбарт бэлдэж буй хүн маань. Өмнөхөө доор байсан дүүнрийг бэлдээл явуулж байсан. Одоо ч чадхаараа хажууд нь байдаг. Дандаа салтаа саама бүксбөр бодож амьдэрдэг та нар шиг хүн бишээ. Надад энэ хийж буй салбар энэ нийгэмд үлдэх ёстой зорилгууд бий. Үнэхээр надад ийм хайртай байсан бол 2025 онд амьдарч байгаа орчин үеийн хүн шиг байлдаа хүмүүс минь ээ. Та нар завтай байна. Хол ойрын хүмүүс бас олон юм яриад л байна. Хүрээлэлдээ багтыг гэвэл чимээгүй л байж үз. Эхнэр хүүхдийг минь оролцуулж юм яриад байгаа хүмүүс тэлхэд та нарын аманд багтахаа болоод удаж гин. Ам сэтгэл санаагаа ариун байлга хүүхэд ч хийж үзээгүй ээжийнхээ гэрт амьдардаг шалдан банднэр шалихгүй охтууд хов баддаг эгэнэр хошин шогоо үз. Завгүй байна. Атаархдгийг чинь мэднэ. Броно 150X-тэй нэмэх 500 body hack, нэг хайрладаг эмэгтэй 3 хүүтэй 6 цомогтой йотонтой 4 эмэгтэй менежер маш олон хайрладаг фэнтэй олон твээр аялсан үхээд босоод ирдэг багнуурын ханхүү багнанд байна яасан. За нэг иймэрхүү хариу мэдээллүүдийг бол хийсэн байгаа. За энэ эмэгтэйгийн хувьд тэгэхээр зарим хүмүүсийн буруу ойлгосон шиг рэпер Rookie-гийн цоошин найз хүн ч юм уу тийм хүн нь ерөөсөө огт биш юм байна. Харин зүгээр л ажлын холбоотой сошиал медиа ч юм уу медиа ертөнцтэй холбоотой иймэрхүү эмэгтэй байжээ. За Rookie-гийн хувьд бол та бүхэн ажиглаад байх юм бол үе нэг иймэрхүү сенсацийг өөрөө ч магадгүй албаар тарьдаг. Үүнийхээ араас дандаа нэг иймэрхүү мэдээллүүдийг хийдэг. За энэ үйл явдал сторинууд нь магадгүй өөрийнх нь сэтсэн тийм сошиал медиа компанид ажиллаж магадгүй гэж миний бодлоор бодож байна. За тэгээд өнгөрсөн 7 хоногт рэпер Rookie-тэй холбоотой нэг иймэрхүү мэдээлэл олонний анхаарлыг татсан. Монголын хамгийн олон рэперүүд тоглосон Rhyme хэмээх уран сайхны кино бүх IPTV-гээр цацагдж эхэлсэн байна. За тэгээд манай рэперүүд маань хэрхэн кинонд тоглож яаж жүжиглдэм байна? Рэпер Sant болон Ebony-ийн жүжиглэх скиллийг нэг ороод харчихгүй дөө тий. За бичлэгний дараагийн сэдв бол рэпер Baby-Nat холбогдож байгаа. За Baby-Nat-ийн хувьд 2025 оны эхний хагаст бол айгүй чимээгүй айгүй даруухан байсан та бүхэн мэдж байгаа. Цадны ч хувьд бол нэг уран бүтээл дуу цацалгүй айгүй чимээгүй байсан. Гэхдээ 2025 оны 2 дугаар хагас буюу 9 сараас ахуулаад Baby-Nat-ийн хувьд бол хипхопод эрчтэй иргэн ирж айгүй шаргуу ажиллаа. Айгүй тийм Америк New School-ийн маягтай дууг цацсан замун үүний дараа бүр дрил хийж үзүүлсэн. За гэх мэтчлэн цаадны ч хувьд бол тийм Монголын эмэгтэй рэперүүд дундаа бараг л хамгийн скил сайтай рэпер шүү гэдгээ мэдгдсэн сарууд байлаа. За түүний энэ дууг нь одоо ярьж байгаа дуучлаарай. 1 сарын өмнө Baby-Nat гэдэг уран бүтээлээ цацсан. За энэ дууг нь ороод сонсоод үзсэн чинь айгүй тиймтэй bad beach-лэг хэм маягтай Америк эмэгтэй рэперийн дууг сонсож байгаа юм шиг мэдрэмжийг авсан л та. За тэгээд түүнээс гадна дууны утга санаа үгэн ч үт юм уу те бүхэлдээ нэг хүн рүү чиглэсэн юм шиг дис хэм маягийн өнгө аястай дуулсан байсан. За энэ дууны үгийг нэг бүрчлэн маш сайн сонсоод үзэх юм бол рэпер Blue руу чиглэсэн дис дуу байх өндөр магадлалтай хэмээх бол дүгнэлтэнд хүрсэн. За энэ дууны комент хэсэг дээр нь ч гэсэн те үүнийг батлуу гэлтэй дис to Blue хэмээх сэтгэлдлүүд бол маш олон байсан. За энэ дууг бол нэнэ биш Blue руу дис хийсэн байх магадлалтай гэж бодогдуулах ахаад нэг зүйл нь энэ оны Triple X дээр бол Baby-Nat болон Blue нэр хоорондоо тайзан дээр бол баталсан. За энэ батал дээр бол юу болсныг та бүхэн мэдж байгаа шүү дээ. Рэпер Blue-гийн хувьд бол те баг зэрэг ая маяа сонсохгүй юм ч гэдэм үү те өглөө үгээ битсэн гэх мэт шалтгаанаар бол фейлдсэн. Харин Baby-Nat-ийн хувьд бол те эсрэг зүгээс айгүй тийм инэрэнгүү аяа сонсохгүй юм гэж штэ. Юу гэж хэлхийн сонсъё л доо ахаа эхлүүлэлтэй гэх мэтчлэн хандлагатай байж байгаад яг өөрийнх нь хэсэг болонгууд ямар ч нэг тийм enjoy биш фан биш айгүй тийм чин сэтгэлээсээ бааталж байгаа нь бол харагдана. За sorry ихлээр битээ сонсохгүй жоохон манарчлаа. Би өглөө үгээ битсэн байгаа цэжлэггүй байгаа sorry. Сатамана парашюрес бибия. Wait, what's the going on? Let's go. Wait. Hey, энэ өөр битээ гэхдээ яг явъя. Намайг гаван цаа чамайг гаван антарис. Хүсээ дүү чи яваа гэж хитэж намайг даваа. Хүсээ дүү чи даваа хүсээ дүү аваад хүсээ танаа жоохон чи стоп нэмэр түгш. Айгу парти чи гэх гүний тэрхий дүрдэггүй. Үстэй дүртэй. Цэвгээс нүдэггүй чи яаж гэсэн чи. Ийм гэх фохтой яс бис чачиг. Вэк тот фохтой. Намайг ти дүрэ. Чиос миний дүрэ. Богоо үний дагтай.
минь их чиг болоход дутуу байна. Үнэхээр болоогүй байна. Үнэхээр хараагүй байна. Үнэхээр яваагүй байна. Эй, хүч байхгүй хаалга бичсэн сосод хийж даагаад тэрийг хараа. Би нэг тэмүүлээс төгөхгүй. Той шаардаа уус найз нөхгүй. Найз. Тэр уус найзтай одоо цэцэр шиг явж байгаа. Архитектор сууч чимэний найз. Атас түрээ сууч чимэний найз. Начиг сууч чимэний найз гэхдээ уучлаарай бай би нөх миний тайз. За мөн үүнээс гадна бол энэ хоёр хүний харилцаа хөшигний цаана яг ямар байдгийг нь бол мэдэхгүй. За яг ингэж бодож байгаа рэпер Blue-гийн дууг сонсонгууд те баг үг болгоно Baby наруу чиглэтэж байгаа юм шиг иймэрхүү мэдрэмжийг бол өгчээлээ. За мэдээж улаан цагаан дуун дээр Baby-ийнхаа нэрийг дурдж байгаад дис хийгээгүй учраас хөшигний цаана биф байх бол өндөр магадлалтай. За би энэ бүхнээр яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхлээр Монголын зарим нэгэн эмэгтэй рэперүүдийн дунд хөшигний цаана бол биф болж байх өндөр магадлалтай байна. Бас дээрэс нь Монголын хипхоп Baby наруу анхаарах цаг аль хэдийн болжээ. Энэ скил бол үнэхээр ондоо түвшинд гарчээ. За нэг иймэрхүү утгатай зүйлийг бол илэрхийлэх гэж зорилоо. За ингээд харангууд 2026 оны Монголын эмэгтэй рэперүүдийн зах зээл бас аягүй анхаарлыг татж байна. Монголын хипхоп 2026 онд ирэх жил илүү сонирхолтой болох нь байна. За ингээд бичлэгнийхаа хамгийн сүүлийн сэдв рүү орцгоё. Гэхдээ үүнээс өмнө нэгэн амттанд анхаарал хандуулах цаг үнэхээр болжээ. Германы 60 гаруй жилийн түүхтэй 50% какаоны агуулмжтай шоколадыг танилцуулъя. Мэдээж та бүхний мэдэж байгаагаар шоколаданд какаоны агуулмж өндөр байх тусам үнэтэй байдаг. Гэхдээ шоколадны үн үнэхээр боломжийн SEO болон бүх сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа. Магадгүй танай гэрийн доод дэлгүүрт ч зарагдаж байгаа. Дотроо бүхэл бүтэн 13 төрөлтэй учраас хүн болгонд таалагдах хамт заавал байх болно. Баярлалаа шоколад. Нэрийн үнийн хувьд ердөө 9600 шүү. 2025 оны хамгийн сүүлийн базааны хамгийн сүүлийн сэдв рэпер C болон рэпер Sash нартай холбогдож байна. Мэдээж та бүхний мэдж байгаагаар рэпер Sash болон рэпер C нарын хувьд Монголын хипхопт аль хэдийн өөрсдийнхөө байр суурь олсон бөгөөд аюул олон фэн бэйстэй рэперүүд байсан шүү дээ. За тэдний хувьд бол тэ сүүлийн 1 жил гарны хугацаанд бол ямар нэгэн байдлаар уран бүтээл огт хийгээгүй, олонний сошиал медиагаас хол хаана юу хийж явж байгааг нь мэддэхгүй аюул аниргүй байсан. За рэпер Sash-ийн хувьд бол та бүхэн мэдж байгаа өөрөө влог хийдэг болсон. Тэгээд влогоор дамжуулаад энэ хугацаанд яг хаана байснаа мэдэгдэж байсан. Харин рэпер C-ийн хувьд бол тэ ямар ч хэл сургаггүй алга болсон. Тэгээд түүний талаар янз бүрийн яриануд бол ээлж дараалан гарч байла. За энэ бүх яриан дундаас хамгийн ноцтой нь гэх юм бол тэ рэпер C ингээд гараа тайруулсан юм байна. Харт амхинаас олж гараа тайруулсан одоо C нэг гартай болсон. За нэг иймэрхүү яриа бол бүр аягүй их газрыг авсан. Харин түүний хувьд энэ бүх хугацаанд юун гараа тайруулах өөрийгөө эмчилж энэ бүх зүйлийг одоо даван туулж гарч ирсэн байна. Тус хоёр рэперийн хувьд бол эргэн ирэлтэй Батлуу гэлтэй нэг тайзан дээр хамтдаа болоод дуудулсан. За энэ бүхний дараа рэпер Sash цоошинх уран бүтээлийг цацсан. Тэгэд мөн рэпер C болон G-Lock нар хамтдаа цоошин уран бүтээлийг цацсан. Хүний амьдралд хүнд үеуд маш олон байдаг. Ялангуяа залуу наснд харин энэ бүх хүнд үе даваа тэр болгоноос experience аваад өөрийнхөө хийдэг ажилд дуртай зүйлдээ иргэн гэж өөрийгөө ялна гэдэг бол хамгийн том зүйл юм аа. Энэ бүх зүйлийг давж гарч чадсан рэпер Sash болон DC нартаа дараагийн уран бүтээлд нь томоос том амжилтыг хүсье. 2025 онд Монголын хипхопод харамсалтай, гонигтай олон мэдээллүүд байсан ч гэсэн
Үүнийхэн эсрэгээрээ Монголын хип-хопын бас нэгэн өсөлт хөгжилтэй аюулгүй гоё жил болж өндөрлөлөө. Харин 2026 оны Монголын хип-хоп энэ онтой харьцуулшгүй маш сонирхолтой болно. Энэ онд манай YouTube суугтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Subscribe дарж манай сувгийг дэмжээрэй. 2025 оны 12 сарын 31-нд энэ оны топ 5 рэпер гэдэг бичлэгээр эргээд уулзцгаая. Suck out, түрэштэй үзэгчтэй.